нийт иргэдийн 50-аас илүү нь Чавлсот буюу Хэрлэн сумд амьдардаг. За тэгээ энэ эдгээр иргэдийн амьдрах орчин сумын гүйцэтгэгчийн үүргийн дагуу сумын төсөв сумдаа л зориулагдах ёстой гэдэг би хувьдаа тийм зарчимтай байдаг. Аймгийн төсөв төлөвлөх орлогын шилжүүлэг гэдэг аймаг маань өмнө 25 оны төсөв батлахдаа 17 тэрбумыг баталж байсан. Энэ удаа төсвийн тодтогдол дээр улс 9% хасаж тодтогдол хийгсэн чиглэл өгсөн. Гэтэл Хэрлэн сум дээр нэмэх нь 3.2 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр дахиж нэмсэн байна Хэрлэн сум дээр. Тэгээд 25 оны төсөв батлах үеэр бид нэр бас аймаг руу очиж одоо ёлд орохт албан бичиг өгж ирсэн. Чавлсын хотын иргэд Хэрлэн сумд амьдарч байгаа ажил хөдөлмөр эрхлээд татвараа төлж байгаа. Тухайн татвар сумын чиг үүргийн дагуу Хэрлэн сумын иргэдэд одоо хүртээмжтэйгээр төсөв батлагдах ёстой. Гэвч Хэрлэн сумын төсөв маань ихэнх хувь нь аймаг руугаа явчихлаар аймагт явсан төсөв нь бусад сумдууд руу эсвэл өөр төсөл арга хэмжээр хуваарлагдчихж байна. Яг үндэ одоо ингээд сая хар ялааны асуудлууд дэгдээд энэ дэр бид нэр 7 хоног ч юм уу сар болох их боломжтой юм ингээд аваа явчихж байгаа байхгүй. Тэгэл үлдсэн одоо 6.4 тэрбумаар хөрөнгө оруулалтын ажил хийнэ гэдгсэн боловч төсвийн тухай хуулийн дагуу 2 тэрбум маань хасагдчихжээ. Бараг 3.1 ингээ хасагдчихж байгаа байхгүй. Тэгээ зарим багууд дээр хэрэгжих ажлууд маань одоо хэрэгжиж амжихгүйгээр одоо төсвийн тодтогдлоор хасагдчихжээ. Тэгсэн хэрнээ аймаг руугаа 3.2 тэрбум төгрөгийг одоо татан төвлөрөөр нэмүүлж байна. Тэгсэн хэрнээ орлого маань тасарч байна. Шаардлагатай гэсэн хөрөнгө оруулалтуудыг нэмж ямаар байна гэхэд тэгсэн хэрнээ л аймаг нь ингээд төсөө татаал байгаад идэх. Энэ нөхцөл байдал дээр нэг яг шийдэмгийн нэг арга хэмжээ аваад өгөөч гэдэг саналтай байна. Асуулттай байна. За энэ дээр яг ямар арга хэмжээ авах вэ? За Монгол улс өөрөө нэгдсэн төсөвтэй. За яг энэ хүрээндээ бид нар одоо төсөв төвлөрүүлж ажилладаг. Таны асуулж байгаа асуулт яг зөв. Дорнот аймгийн 56.7% буюу 48 мянган Чавлсоттой амьдарч байгаа. Татвар хураамжаа бид нэр төлж байгаа. Яг энэ хэмжээгээрээ эргээд Чавлсан хоттой хамгийн их татвар хураамж төлж төсөв бүрдүүлж байгаа энэ газараа энэ хүмүүсийнхээ эрх ашгийг хангаж хөрөнгө оруулалтыг илүү оруулаасаа гэж боддог. Харамсалтай нь одоо нутгийн өөрөө өдөртөх байгууллага буюу хурал, аймгийн хурал, сумын хурал ер нь өөрснөө ингээд төсвөө захиран зарцуулж төсвөлдөг болохоор аймгийн барьж байгаа бодлого нь тэр байна. Дээрэс нь Хэрлэн сум Чавлсан хот маань өөрөө орон нутгийн чанартай хот. Улсын зэрэгэлттэй байсан бол бас арай өөр эрх зүйн зохицуулалтаар явна төсөв. Тийм байсан бол одоо тусдаа гэдэг юм уу хот өөрөө төсөө захиран зарцуулаад ингээд явах боломжтой гэж харж байгаа. Одоогийн байдлаар нэг төсвийн тухай хуулиараа орон нутгийн чанартай бодлоор бид нар дээд чатныхаа засаг дарагт дээд чатанда төсвөө хянуулдаг. Хянахтаа манай төсвийг одоо ингэж хянаад байгаа болохоор бидний хувьд бол одоо Хэрлэн сумын хувьд хичнээн одоо саналаа тавиад ч одоо нэмэргүй. Аймгийн одоо засаг даргаас болон аймгийн хурлаас барьж байгаа одоо бодлого нь ийм байгаа болохоор яах ч арга байхгүй. Үнэхээр одоо цаашдаа ийм байх юм бол бид нар юу гэдгийг шүүхэд одоо хандах уу гэдэг асуудал байна. Одоо мэдээж шүүхт хандах юм бол бид нараас үндсэлтэй байх ёстой. Шуудхан хэлэхэд бол би одоо улс төрийн гүнзэг гаргаж ийн гэж харж байгаа. Төсөөрөнд дамжуулж одоо ардсан намыг Чавлсан хотод олон болсон учраас төсөөрөнд дамжуулж улс төр хийж гинэ гэдгийг бол гэж харж байгаа. Энэ тухайга аймгийн засаг дарга болон холбогдох улсууд нь байнга л хэлдэг. За яг одоо ямар шийдвэртэй арга авах ёстой бэ гэхийг бодвол
хэлж мэдэхгүй байна. Одоо төсвийн тухай хуулиудаа харъя. Үнэхээр ингэж явах юм бол хууль эрх зүйн бид нар одоо яаж хаашаа хандаж энэ асуудлыг зохицуулах ёстой юм. Сурлаараа ч гэсэн хэдүүлээ ярилцъя тийм ээ. Бодлогын хороолтуудаараа бас ярилцъя. Ингэж бас хамтдаа бас нэг тодорхой шийдвэр гаргая гэж бодолтой байна. Тэгээ ер нь бол төсөөрөнд дамжуулж улс төр хийж гэж л хэлэх байна.